За энэ хэсэг аль тавих юм шүү. Тэгээ ялаа. Тэмээ цаанаа бямбайн анхны бичлэгт маань тавтай амарл. Яг их ингэ байхдаа нэг өдөр хичээлээрээ сууж исэн чинь гаднаас ингээ ангийн багш маань орж ирсэн. Та нар өнөөдрийн доктор сонгоны хичээлдээ юу сонгох вэ? Эзлээд багшгүй явуулах хэрэгтэй шүү. Юу гэж хэлжсэн. Тэгээд яг тухайн үед би хичээл сонгоогүй ямар чиглэлээр явах тодорхойлоогүй байсан ч гэсэн яг ингээд аргагүй байдалд ороод харж байгаа хамгийн ингээд гол гэсэн 2-3 хичээлээ сонгочихжсэн баггүй юу. Тэгээд энэ яг ганцхан би биш манай ангийнхан ер нь үеийнхэн амар нийтлэг байдаг асуудал юм байна гэдгийг анхаарч харж ирсэн. Дээрээс нь дүүд бид нар ингээд юу ч туршиж үзээгүй. Тэгэхээр ингээд амьдралын иргэн тойронд хамгийн харж үзсэн хэдхэн цөөхөн мэрэгчлийг мэддэг. Тэр хэдхэн мэрэгчл дундаас л ингээд нэгийг сонгох ёстой юм шиг боддог. Тийм болохоор яг ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдөл сонирхол таарсан мэрэгчлийг сонгож чаддаггүй ч юм уу эсвэл сонгохоос айдаг. Тийм зүйл ямар илбэг юм байна гэдгийг ер нь мэдээд эмзэглэж ирсэн. Тийм ч болохоор хүүхдүүдэд тухайн мэрэгжлийн талаар бодит ойлголт өгөхөөр энэхүү контентоо эхлүүлж байгаа. Анхны бичлэг дээр би эмч хүмүүсийн солигчийн туслахаар ажиллах төлөвлөгөөтэй байсан. Яг тэр үедээ ээжийн сангийн зохион байгуулж байгаа улсын 1-р төв эмнэлэгт сайн дурын хөтчөөр ажиллах хөтөлбөрийг олж хараад бүртгүүлсэн. Ингээд 6 сарын 16-нд чиглүүлэх уулзалтанд очиж оролцсон байгаа. 2 days later. Улсын 1-р төв эмнэлгийн амтдороор өдөртөө 2000 гаруй үйлчлүүлэгчид тусламж үйлчлэг авахар ханддаг. За маш их хөдөлгөөнтэй байдаг учраас за тэгэхээр одоо туслах, за чиглүүлэх хэмжих зорилгоор манай эмнэлэг ээжийн ертөнц төрийн бас байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. За энэ гэрээний хүрээнд бол одоо хий боловсролын сургуулийн 16-аас 17 насны сурагчдыг ээж аваас нь одоо зөвшөөрөл авч за амлалтурт одоо сайн дураар хөтөж хийх ийм одоо үйл ажиллагаа эхлүүлсэн байна. Энэ ажлын хүрээнд бол мэдээж хэрэг сурагчдын зүгээс бол ямар нэгэн цалин хүсэхгүй харин одоо манай эмнэлгийн гарт тогооны зүгээс бол хүүхдүүдтэй өдөрт нь одоо халуун хоолоор үйлчлэх ийм одоо сайхан ажилласан байна. Хөтөч хийх эмч төлөгч нарын ажилд гартан тусалж байгаа биш ч гэсэн тодорхой хэмжээгээр өөрийнхөө хувь нэмрийг оруулаад тусалж чадсан гэж найдаж байгаа. Тэгээд дээрэс нь надад яг эмнэлгийн дотоод үйл ажиллагааг хажуунаас нь бодитоор харах боломж олгосон. Тэрний ямар байсан? Яг хувийн талаасаа төрсэн сэтгэл гэх юм бол эмнэлэгт удаан байх нь надад жоохон тухгүй санагдсан. Яг тэгэхээр ингээд баян олон хүн орж гадаг газар учраас нэлийн бүгчм тэгээд хурдан ярихыг хүсэж байсан. Өнөөдөр анхны өдөр болохоор ойлгож би яагаад шигдээсэн. Нэг ихс над дээр ирстэй. Ингээ 2-р ангидээ бүтүүлсэн байгаамаа. Тэгээд давхараас 1-р ангидээ бүтүүлсэн байгаа. Би одоо ингээд үзлэг мүслэд ороод алид нь үзүүлэх вэ гэж бодож байгаа. Би одоо тэг юу их юм бэ? Ихсээ та одоо тэгээд зоос хийж байгаа нэг болчих юм яах юм бэ? Тэр нь одоо энэ шинэ хүмүүстэй танилцсан гоё байсан. Эндээ бол баярлалаа. Надад төрсэн хамгийн гоё сэтгэл нь гэх юм бол би нөгөө өдрийн талтын зогсоол ингээд амар хурдан харимаар санагдаж хахад тэнд ажиллаж байгаа эмч, сувилагч, харуул хамгаалж тэр байгууллагын бүх хүмүүс нь ингээд хэдийгээр нийгмээс төрөөсөө тэдний ингээд хангалттай дэмжиж өгөхгүй байгаа ч гэсэн та сэтгэлээсээ хандаад өглөө болгоо ирж байгаа надад амар бахархмаар санагдсан. Вална. Нэг чимэгтэй намайг 30 жил ажилладаг байгаа. Намайг Баярга хатан чимэг гэдэг. Би улсын 1-р төв эмнэлгийн уушгаш судлалын төвийн их хэмж буюу уушгаш судлалын төвийн дагаар ажилладаг. Намайг Эрдэнэ чимэг гэдэг. Би улсын 1-р төв эмнэлгийн ерөнхий мэдлэгийн басны ахлах сурвалжаар ажилладаг. Хацлаа нэмжих эмчилгээ сонгосон юм. Яг нь ер нь бол миний үед чинь нөгөө аав ээжийн сургуулаа явуулсан. Ээж аав маань яг анхны дээг байгаа гэдэг санал хэлээд тэгээд ээж аавынхаа өгөнд орж яг анхны дэгийг сонгосон. Яг энэ мэргэжлийг сонгосон гэдэг нь цагаан халаатай хүмүүс бол гоё харагддаг байсан. Тэгээд эрүүл мэндийн байгууллагад орох сонирхол төрсөн. Тэгэхээр ажлыг багаас нь хийя гэж сурагчийн мэргэжлийг сонгоод хэрэг сонирхох бол цаашдаа суралцнаа гэсэн сонирхолтойгоор сурагчийн дунд сургалт бол анх шалгалт өгөөд орж ирсэн. Хүүхэд ахтай яг энэ мэргэжлийг ямараар төсөөлдөг байсан. Тэгээд мэргэжээр ажиллах төсөөлтөөс чинь хийх үү? Тэгээд багын төсөөлтөөс мэн гэж бодоход үнэхээр гоё мэргэжил дандаа хүмүүсийн сайн сайхны төлөө, эрүүл байхын төлөө, урт удаан наслахын төлөө сэтгэл гаргаж ажилладаг тийм сайхан мэргэжил дандаа хүмүүсээс талархал хүлээж идэг тийм мэргэжил. Би бол анх бол цагаагийн мэргэжилтэй болж болдог. Яг бол манай аав цагаагийн мэргэжилтэй байсан. Тэгээд хүчин хараад гоё баг багтаад ер нь тийм их төсөөлөлтэйсэн. Тэгээд анх бол яг ээж аавын сургуулиар орсон ч гэсэн яг эмч хийснээс хойш улам эний одоо мэргэжилтэй дуртай болсон. Яагаад гэвэл энэ мэргэжил бол маш олон хүнд одоо тий
тус дэмээгөө маш олон хүний амь насыг авардаг юм аяа сайхан мэрэгжил учраас одоо улам гүнзгий орж одоо нийт 22 жил ажиллахтаа бол улам хайртай болж байна да. Ажлаараа ажиллаад одоо хэдэн жил болж байгаа вэ? Тэгээд ажилт нь таны хувийн амьдралд яаж нөлөөлдөг? Мэргэжлэрээ ажиллаад бол 32 жил болж байна. За хувийн амьдралд маань гэхлээр өчнөөс яаж өөрчлөн сэргийлэх вэ? Яаж энэс гэр бүлээ хамгаалах вэ? Яаж иргэн тойрноо хамгаалах вэ? Гэдгээр бол анхаарал хандуулах гэж боддоо. Яг миний хувьд бол би бүхэл мөчөд сурч ирсэн юм. Эргээд харсан чи хоёр ингээд асуусан чи яг 2000 онд төгснөөс хойш студентэд сурсан. Тэр үед хүүхдээ ээж гаргаж байсан студентэд сурч байсан. За дараа нь магистрт сурсан. За мөн шигний олгох хэмжиж суралцсан. За тэгээд дурангийн курс хийсэн. За энэ эмнэлгийнхаа буйнаар одоо улсын 1-р төвийн эмнэлгийн 3-р шатлалын лавлаа тусламжийн үйлчлэгээний нарийн мэргэжлийн хувьд бол бид нар маш олон газрын эмнэлгийнхаа хүчээр суралцсан байгаа. За Солонгос улсад бас хэдий дуудлага явж оршин төвийн мэргэжлэр Тайван, Япон хамгийн сүүлд одоо 2024 оны 11 сард оршины дурангийн чиглэлээр консультаци хийлээ. Бас нарийн тоног төхөөрөмж ашиглаж одоо шинэ технологи хөтгүүлээ. За одоо докторт сурч ирэхлээр одоо насан туршдаа сурдаг мэргэжил юм байна. Тэгээд мэргэжилтэй бол хайртай. Мэргэжлийн хувьд ярих юм бол ар гэр аягүй чухал байдаг. Тэгэхээр энийг ойлгох хүмүүс гэдэг бол хамгийн чухал. Ар гэрийн одоо төшиг тулгуур хамгийн чухал. Манай нөхөр бол өөр хүмүүс маань одоо бүгд ойлгож ажлыг маань хийх нөхцөлийг хангаж өгдөг гэсэн. Хүмүүсээс тэгвэл сувилч мэргэжлийн цус харж байгаа хүмүүсээс хэцүү шалтгаан юм уу? Өмч байсан бол тэрнээс олсон. Хүмүүсийн сувилчийн талаар мэдэхгүй гэхлээр ер нь бас хэцүү тохиолдол байдаг. Айрслын үеэр тэгээд гэр бүлтэйгээ биш ажлын байран дээр өнгөрдөг. Ажлын байран дээр өнгөрөхөөс гадна энд бол хүний амь насыг авч үлдэхийн төлөө цаг минутаар бол өвсөж ажилладаг. Тийм үед бол олон тохиолддог байгаа. Тул тал бол аягүй хэцүү. Ямар нэгэн баяр ажиллалт явахад хүний араас уяатай гэдэг юм чинь. Залхуунаас ерөөсөө өвчний талаар ямар ч хэмжээ хувьд бол дандаа ард байгаа өвчний хадгалаа бодож байдаг. Бид нэр хоорондоо уулзахдаа дандаа өвчтний ярьж байдаг. Өөр одоо ингийн яг байсан ч тэгэл өвчтний рүү орсон гэдэг. За энэ дэвтэн тэр маань тийм онцлог. Тэр нь тийм юм болоо одоо эргээд одоо ялгаан онцлогоо ийм юм хийндэ ч гэдэг юм уу те. Одоо нэг л мэдгээд бүх юм хэлсэн байдаг. Ишиг тийш олон амаараа үед бол мөн бас тэгэл бодцноос уяатай. Өвчний хооронд санаа зовоотой. Нэгдүгээр тэр нь өвчнөлт болоо өвчнөл боддог байсан. Одоо ингээ хоорондоо ингэ ч гэсэн уулзж байгаа. Одоо манай тэр өвчнийг одоо тэгээ шууд таны саний юу болж юм за бид ингээ ингэж бодож байгаа. Энэ юм шинжилгээ хийж яах вэ? Энийг цааны одоо өвчин байх нэгэд энэ зүйлс бүгд одоо ерөөс нь ажиллах нэг л одоо зүгч ихтэй нэг л хүний төлөөр байдаг. Тэгээд ер нь бол миний баримтлаас зарчим энд одоо хэвтийн имжлэг хийж байгаа үйлчлэгч бол миний нэг гэр бүл яа тэр хүний бүхэл талаар нь судалсан байдаг юм чинь. Энэ хүний нэ авч чадах уу, чадах уу, санхүүгийн хувьд ямар энэ хүний гэрийн сайн үгүй юу, ирэх чадвартай хүн байгаа юу гэдэг талаар бүгд ингээд хэд хоногдтой одоо өвчний талаар бүгд мэдээлэл цуглуулсан байдаг. Энэ чинь бас нэг л байдаг та. Энэ шиг дах хоёрын мэндийн ажилчид бол одоо хүнтэй харилцдаг юм байна гэж. Бидний төлөө санаа зовдог. Тэгэхээр ер нь ар гэр гэхээс илүү нэгдүгürt ажиллах байгаа. Тийм болчихсон шүү. Мэргэжлэр ажиллаж байгаа хугацаанд чинь тохиолдсон юм сэтгэлж байгаа дурсан ч нэг. Ер нь аягүй олон тохиолдол байна. Бид нар яг нэг баг болж ажилладаг. За судалгааны баг, профессорын баг, одоо энэ эмнэлэг дотор байгаа үүдний одоо манайчаас эхлээд одоо жолооч, харуулт бүх юм зүгсдэл одоо нэгдэж нэмийн болдог. Ямар нэгэн байдлаар бид өвчнөд ерөөс болж жолооч байх болчихсон. За ямар нэгэн байдлаар одоо харуулт байх болчихсон. Тэгэхээр одоо цаг дээр багийн ажил хийж болдог. Тэгэхээр бид нар бол санаатай хэмээн ярилцдаг. Ганцхан хэмжээ болгож байгаа хэмжээр хоорондоо зөвлөх гэж одоо 5 өдрийн зөвлөгөө хийгээд үстэй дээд долгох хэмжээ дөөрөө таарч байгаа өвчний хадгалаар ярилцдаг. За судалгааны хангалттай ярилцдаг. Энэ бол аюу багийн хамт олонны ажил гэдэг. Ганцхан одоо миний ажил ганцхан хэмжээ ажил биш. Тэгэхээр баг гэдэг бол аюу чухал. Миний бодлоор үсний бүр томьёо биш хэсэгтэй яг бол маш ихтэй найсаг баг болж ажиллаж чаддаг. Би бинийг ойлгодог. Ийм л хамт олон гэж би боддог. Багийнхаа хамт олон болон эмнэлэгтэй хайртай. Тэгээд цаашаа энэ мэргэжлэр одоо удаан өөрийнхөө бүх чадлыг зориулна гэж боддог. Эмч болох хүмүүс бол нэгдүгээр сэтгэл байх хэрэгтэй. Эмч хүнд хамгийн гол юм нь зүрх сэтгэл. Чи ээжигээ, аавыгаа, ахыгаа, эхчигээ, эмээгээ, өвгөө эмчилж байгаа юм шиг л ийм зүрх сэтгэл гаргах юм бол эмч бол ер нь бол энэ сэтгэл хамгийн чухал гэдэг. Түүнээс иш одоо
амар мундаг хэмнэж чаддаг хүн гэж байхгүй шүү дээ. Тийм. Амьдралынхаа бүх одоо насан туршдаа суралцах биенээс. Тэгэхээр хүн төгс гэж байхгүй учраас бид нар ч гэсэн одоо төгс биш учраас багаар явна. Хамгийн гол юм зүрх сэтгэл байх нь тийм мэрэгчлээ дуртай. Тэгээд нөгөө одоо ажил руугаа яардаг, тийм хамт олон руугаа яардаг. Тэгээд энэ мэрэгчлээ дуртай хайртай ажлыг ингэж авч чадна. Тэгэхээр бидний мэрэгжлийн хувьд одоогоор бол үнэлэгдэхгүй цалин бага инээ дээрээ гэж байгаа боловч цаашид үнэлэгдээд одоо маш олон шинэ технологиуд нэвтрээд энэ мэрэгжил бол үнэтэй зэнтэй бодохгүй болно. Тэгэхээр одоо залуу болсон бидний ирээдүйг залгамжлах залуу болсон хүчнүүдтэй за эмч болохыг уриалж байна. Эмч гэдэг бол маш сайхан, маш их буянтай. Тэгээд ийм мэрэгжил шүү. Та нарыг одоо тэгээд эмч болоосаа эмч болохдоо зүрх сэтгэл хамгийн чухал шүү. Сүнлэгч болох ч байгаа хүүхдүүд маань бол төрөөд байх юм юу вэ гэвэл амьдралыг яг өнөөдрөөр одоо байгаагаар бол мэддэг тийм хүмүүс байх хэрэгтэй. Одоо өгсөж байгаа, зовж байгаа, шаналж байгаа хүмүүс өөрийн аав шиг, өөрийн ээж шиг, өөрийн үр хүүхэд шиг сэтгэл нь одоо тийм юм болгонд үр зөөлөн, өөрөөсгөө хандах тийм л сэтгэлтэй тийм хүүхдүүд байвал энэ мэрэгжил маань насан туршдаа хизээж хуучрахгүй, хизээж одоо хөшрөхгүй, хизээж хаягдахгүй тийм үнэтэй мэрэгжил шүү гэж та бүхэндээ хэлмээр байна. Хураа явцсан шээ.